Лид гэдгийг бид нар одоо ингээд зүгээр англи хэлнээс нь хөрвүүлэх юм бол нэг банлал ч юм уу те ингээд төрүүлж мөрөж гэж орчуулах гэдэг байгаа. Тэнгүүд бид эд дээр яг Монголын яг нөхцөл байдал дээр энэ яг юу гэж буугаад байна вэ гэвэл бид энийг сураг гэж орчуулад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол борлуулалтын сураг гэж яг юу юм бэ гэдгийг та бүхэнд өнөөдөр ярихаар бэлтгэсэн байна. За тэг өнөөдөр яг миний бэлтгэсэн контентын агуулгын хүрээ нь юу вэ гэхээр яг лид гэж юу юм. За тэрийг бүртгэдэг Salesforce гэж систем бас юу юм гэдэг талаар нэг товчхон ойлголт аваад за тэгээд яг гол үзүүлэх юм маань болохоор энэ Salesforce гэдэг систем дээр яаж энэ лидийг бүртгэдэг. За тэгээд тэрийг ер нь яаж хянах боломжтой гэдэм бэ гэдэг талаар ерөөдөө ярина гэсэн үг. За лидийг бид нэр сураг гэж орчуулад байгаа. За энэ нь болохоор хамгийн одоо борлуулалтын хамгийн ихний одоо харилцагтай хүрэх контакт гэж ойлгож болно. За тэгээд одоо би яг хамгийн анх одоо энэ сураг гэдгийг яг сонсоод үзэхээр ингээд нэг толгойд бууж ирэхгүй те. Сураг гэж яг борлуулалтын сураг гэдэг яг юу юм бэ гэдгийгсэн. За тэгэхээр би та бүхэнд зүгээр нэг хэдүүлээ нэг юм дүрслэх маягаар одоо хэдүүлээ нэг толгойдоо ингээд одоо дүрслэх гээд нэг оролдъё гэж бодсон. Нэг жишээ дурдах юм бол за хэдүүлээ нэг жишээ бодит амжилттай байдаг нэг хэрхэн жишээ ингээд авах юм бол нийлүүлэгчийг хэдүүлээ буюу одоо бид нэр өөрсдийгөө нэг жуулчны бааз гэж ойлгоч бодчихъя. За тэгэнгүүт нөгөө талаасаа болохоор манай харилцагч бол за дэлхийн хаан нэгтэй байгаа нэг аялагч байна гэж ойлгоё тий. За тэгэнгүүт тэр аялагч маань одоо ингээд одоо манай нэг найз ч юм уу тий над руу заалгаад за одоо Монголд энэ ийм аялагч нар ингээд ирэх гэж байна гэд нэг ийм сураг гарлаа ирэх сураг гарлаа гэд хэлтэй гэж бодъё тий. Тэгэнгүүт бид нэр яах ёстой вэ гэхээр бид нар тэгэнгүүт тэр харилцагтай ямар нэгэн байдлаар тэр одоо найзаас ирсэн мэдээллийг бүртгэж яваад одоо өөрсөндөө тогтоож аваад утасны дугаарыг ядаж олж аваад эсвэл Instagram, Facebook хаягийг нь олж авангуудаа тэр аялагчтай бид нэр холбогддгоо гэсэн үг. Тэгээд мэдээж бид нэр тэр аялагчгаа ингээд нөгөө бид нэр өөрсдийнхөө жуулчийн баазд ирүүлэхийг хүсэж байгаа учраас одоо ингээд байн одоо араас нь ингээд нurture хийх араас нь залгаал та ирэх болж гинөө ямар шуумаар ирэх вэ хизэнээс хэдний хооронд ирэх вэ манайд одоо ийм хоолнууд байдаг ийм харагдцтай гэдэг ч юм уу ингээд бидний бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг ингээд харилцагтай өгөх байдлаар ингээд лидийг бидний араас нь хөөцөлдөж яг өөрсдийнхөө жуулчны баазд авчирхаа гэсэн үг. За тэнгуут сураг гэдгийг ерөнхийдөө ингэж бүртгэдэг байна гэсэн үг. За тэгээд энэ дээр ямар асуудал гардаг вэ гэхээр за ингээд нэг ойролцоогоор нэг 5 дотор 5 одоо энэ аялагчтай бид нэр ингээ харилцааны тулд харилцсан бол ингээл хүн бол борлуулагч хүн бол өөрөөсөө дотроо цээжлээд эрийг ингээл шууд менеж хийгээд оновчтойгоор ингээд зохицуулаад явчих ерөөдөө чаддаг гэсэн. За тэнгууд энэ цаашлаад 10 20 50 магадгүй 100 хүнтэй одоо нэг ивентэд очсон чинь ингээд лид үүсчүүл яах вэ? Тэнгууд бид нэр тэрийг ингээд яг бүх утасны дугаар бүх контактуудыг тогтоож чадахгүй болоод ирнэ гэсэн. За тэгэнгүүт энэ үед яадаг вэ гэхээр одоо энэ дээр би таад нэг жижигхэн одоо баримт судалгаа үзүүлэх юм бол за энэ хамгийн сайн борлуулалтын ажилтан ерөнхийдөө за нэг 10-аас 20 лидийг ерөнхийдөө ингээд цээжлээд тэрнтэй ингээд үр ашигтайгаар ер нь ингээд харилцаа үүсгээд яваад чаддаг гэсэн нэг дор ингээд менеж хийгээд. За тэнгуү за жишээлбэл миний хувьд бол ер нь бол 5-аас их гараад ирэхээр за зарим руугаа мэйл бичгээ мартдаг юм уу бусад нөгөө одоо төрлийн одоо менеж хийж байгаа тэр ажлыг бусад ажлуудаас болоод ерөнхийдөө 5-аас дээш ингээд зохицуулах аюу хэцүү хүндрэлтэй болоод ирдэг. За тэгэнгүүт энэ үед юу маш чухал хэрэгтэй ингээд байдаг вэ гэхээр бид нэр байгууллагата CRM гэдэг системийг ер нь ашиглаад за тэгээд энэ сураг хийдүүдээ бүгдийг ингээд бүртгэлжүүлээд авчих юм бол бид нэр ингээд дараа нь тэрийгэ эргэж санах тэгээд нэг ч сургийг ингээд алдахгүйгээр бидэнтэй ингээд үр ашигтайгаар харилцаа үүсгэж цааш нь nurture хийж ингээд боломж буюу opportunity болгох тийм боломжийг үүсгэе гэсэн үг. За тэгэнгүүт ер нь энэ тэгэнгүүт ихэнх байгууллагууд болохоор сургийг одоо ингээд ерөөхдөө ямар нэг ингээд байгууллагт харилцагтай боллоо гэхэд эхний одоо нөгөө лид хэсэгтэй ингээд танилцуулга илгээх ч юм уу одоо ингээд харилцаж байгаа ингээд сонсох яг тэр одоо шаардлагын тодорхойлох тэр стэйжүүдээ ерөөсөө алдсаад бүр баг хамгийн сүүлд нь гэрээ байгуулалтаа за энэ манай хасыг авах болох нэ гэдэг дээр нь яг энэ одоо өөртөө хэрэглэдэг CRM ч юм уу ERP ч юм уу систем дээрээ борлуулалт болох босныхон дараа бүртгэгээд гэсэн. Тэгэхээр ер нь яагаад яг энэ лидийг бүртгэх нь чухал юм бэ гэхээр
За борлуулалтыг бүртгэхэд бид нэр ингээл одоо тэр хүнийх нь эхлээд харилцагынхаа контактыг эхлээд бүртгэн. За тэгээд тэн дээр аккаунт үүсгэн. За тэгээд ямар бүтээгдэхүүн сонирхож байгааг ингээд ерөнхийдөө бүх ингээд бүртгэхэд амар хугацаа ингээд ороод идэг гэсэн үг. За тэгэнгүүт лидийг бүртгэснээрээ юу нь чухал байдаг вэ гэхээр ерөнхийдөө танд одоо нэг ивентэд очлоо гэхэд за ингээд 20 хүнтэй ингээд та ямар ч санхүүний байдлаар те ингээд одоо Salesforce ч юм уу систем сонирхож байна гэд одоо мэдээд авчлаа гэх юм бол хамгийн нэгдүгээр тэр хүний ямар компани ажилтیں۔ Ямар нэртэй. Тэгээд тэр хүний утасны дугаар нь юу юм бэ гэдгийг та ингээд гялс бүтгээд авчна гэсэн өөр систем дээр гэх юм бол дараа нь та тэрнийхээ одоо дараа нь тэр лид маань проспект болж хувирдаг буюу тэр яг тэр нөгөө одоо бүртгэж авсан тэгэхээр утасныхаа дугаараар нэгээр нь залгаад яг ямар одоо шаардлага нэртэй байгаа юм. За тэгээд тэрэнд нь манай бүтээгдэхүүн юу нэг тохирох юм уу гэдгийг танилцуулга хийгээд бүгдийг ингээ араас нь нэрчил хийгээд явдаг гэсэн үг. За тэгээд бүр цаашаа яг тэр байгууллагт нь хэрэгтэй байгаад тэгээ манайхыг яг ингээд авахар сонирхоод үн авъя гэх юм бол бид нэр тэр лидийг opportunity болгож хувиргадаг буюу боломж болгоод оруулаад ирдэг. За тэгээ эндээсээ цаашаа ер нь бид нэр яг энэ боломжийг яг дийлж авч чадахгүй юу гэдгийг нь ерөөхдөө шийдэгддэг гэсэн үг. За тэгвэл бид нэр одоо энэ байгууллагуудын ашигладаг CRM системийн одоо дэлхийн нийтээрээ ер нь ашиглаад байгаа яг хамгийн сайн CRM системийг ерөөхдөө судлаад үзэхэд бол Salesforce гэдэг систем байдаг. За Salesforce систем болохоор яг дэлхийдээ яг одоогийн байдлаар бол номер 1 гэдэг одоо ранктай явж байгаа. За тэгээ энэ нь болохоор ямар хуу даваа талтай гэдэг гэхээр хэрэглээд хялбар. За тэгээд нэмэлт одоо боломжуудтэй маркетинг тэгээд гомдол хүлээж авах сервис sales гэдэг зөндөө олон боломжууд ихтэй. За тэгээд ер нь харилцагтай ер нь ингээд нэг цонхноос ингээд 3-6 харах тийм боломжтой юм цогц систем. За тэгээд тэрнээс гадна хамгийн гол даваа тал нь юу гэхээр өөрчлөлтийг хийхэд одоо ерөөсөө ямар нэг нэмэлт гардаггүйгээр тухайн ажилтан өөрөө бараг суралцаад тэгээд шууд тэр өөрчлөлтүүдийг өөрөө оруулаад яваад иж болдог гэсэн үг. За би энэ өөрчлөлийн талаар дэлгэрэнгүй яг демо хэсэгтээ та хэд үзүүлнэ. За тэгээд энийг товчхон нэг баримт факт одоо дуртай юм бол яг 2024 оны Salesforce-ийн market share нь за нэг статистик гэдэг газраас гаргасан судалгаагаар бол дангаараа 21.7%-ийг эзэлдэг гэсэн юм судалгаа бас байт юм лээ. За одоо бүгдээрээ лидер нь яаж бүртгэдэг вэ гэдэг талаар нь бид демо үзүүлэхээр бэлдсэн байгаа. За Salesforce систем рүүгээ та хэд маань ингээд яваад орох юм бол ерөөхдөө нэг иймэрхүү систем байгаа гэсэн үг. За энэ дээр нь ерөөхдөө lead opportunities гэдэг ингээд обжектууд нь байж байна. За тэгээд доор нь ингээд бүртгэлийн мэдээллүүд нь байж байна. За тэгээд эндээс би өнөөдөр онцлоод зөвхөн энэ lead гэсэн хэсгийг ер нь яг яаж бүртгэдэг юм бэ гэдгийг та хэд харуулахыг зорьсон. За түрүүн би нөгөө хэлсэнчлэн та хэд нэг ивентэд очиод нэг lead ингээд яаж бүртгэх хэрэгтэй болж байна гэж дээ. Тэнгүүт энэ Salesforce систем маань ийм вебээр орохоос гадна гар утасны мобайл аппликейшн бас байдаг. За тэнгүүт тэр мобайл аппликейшнээр ороод энэ дээр new гэж дарангуудаа за энэ компанийн нэр нь юу юм бэ гэдгийг бичсэн. За тэгээд first name нь бол байх шаардлагагүй. За тэгээд энэ дээр Ари гэдэг ч юм уу те. За нэр нь юм байна. За тэгээд утасны дугаар нь за 99.1 гэдэг ч юм те. За ингээл бусад мэдээллүүдийн нь шаардлагатай та үнэхээр ингээд танд цаг гараад уулзахтай эдэн мэдээлүүд төлөвлөх боломжтой юм бол яг хүн бүртгэж болно. Тийм боломж байхгүй ингээд газ хамгийн шуурхай бүртгэх шаардлагатай болох юм бол та яг энэ хэсгүүдийг бүглөөл хадгалчих болно гэсэн үг. За тэгэнгүүт ингээд тухайн лид маань ингээд үүсчихнэ гэсэн үг. За нэр нь юм байна. За энэ лидийг хэн бүртгэсэн бэ гэдг нь харагдаж байна. Энэ лидийн утасны дугаар нь юу юм бэ гэдг нь харагдана. За тэгээд энэ стейжүүдийнх нь хувьд гэх юм бол ингээд шинээр бүртгэсэн. За тэгээд яг ажиллаж байгаа. За тэгээд шийдвэрлэх конверт гэдэг стейжүүд байгаа гэсэн үг. За энэ гомдол гэдэг дээр болонгууд манай өөр нөгөө сервисийн талаас хэрвээ орж ирсэн бол одоо гомдол орж ирсэн бол энэ хэсэг дээр шууд орж ирдэг. За энэ unqualified гэдэг дээр нь болонгууд энэ лидийг цааш нь ингээд араас нь нэрж хийх шаардлагагүй боллоо гэж үзэх юм бол энэ unqualified гэдэг төлөвтэй оруулчихдаг гэсэн үг. За тэгээд мөн дээр activities буюу одоо энэ лидтэй холбоотой дараа нөгөө нэрж хийж штэ ингээд уцаараа ирсэн юм уу эсвэл
ямар нэгэн одоо task бүртгээд тэрийг хаасан юм уу, эсвэл ямар нэгэн уулзалт товсон юм уу, имэйл байгаа мó гэдэг талаар энэ activities гэдгээс харж болно. За мөн дотооддоо энэ chapter хэсэгт за ер нь яг энтэй ингээд би дотор ярьсан чинь тэ ийм одоо юунууд болчлоо. Үйл ажиллагаанд болоо эднийхээ юм шийдвэр гарсан байна. Тэд хоногийн дараа ингээд яхаар болсон гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээлэл эндээ хадгалцдаг гэсэн. За тэгээд энэ хажуудлын хэсэгт болохоор энэ activity-ийн одоо нэг хураангуй усын хөлбөр нь бас ингээд харагдаж байна. За тэгээ мөн дээрэс нь энэ файлуудаа бас усгаж болно, нот бичиж болно гэдэг ч юм уу тийм зөндөө олон юм боломжтой байдаг гэсэн. За тэгэнгүүт лидийг анх харахад болохоор ийм хөө бүлцтэй харагдана. За энэ харагдах эцгийг нь би та хэдэд өөрчлөлт үзүүлье. За энэ нь болохоор Kanban view гэж энэ дотор нь байдаг. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр би одоо энэ лидүүдээ new төлөвтэй лидүүд нь эднээс юм байна. Одоо миний яг ажиллаж байгаа лидүүд нь эднэр юм байна. За яг харилцаа тогтоогоод яг одоохондоо авах болсон ч юм уу те эсвэл сонирхоо болсон тийм хүмүүсийг болохоор энэ unqualified гэдэг төлөв рүү нь оруулцдаг. За тэгээ би таад жишээ болгоод нэг лид өдрөөгөө олж үзүүлэх юм бол за энэ Трансбанкны одоо солих гэдэг үнэтэй холбогдсон байна гэдэг юм те. За тэгэнгүүт энэ хүний одоо сонирсон бүтээгдэхүүн нь болохоор Salesforce байсан юм байна. За тэгээд энэ хэсэгт болохоор энэ үнэтэй одоо нөгөө өмнө нь бичижсэн мейлийн түүхнүүд бүгдээр ингээд байж гэнэ гэсэн. За тэгээд доор нь лонгот за энэ хүн манай энэ Briefcam гэдэг кампанид оролцоод ерөнхийдөө энэ лидийг олж ирсэн байна гэдгийг эндээс харж болно. За тэгээд дээрэс нь энд бас нэг файл хатгалсан байна те. Энэ манай компанид танилцуулга бас энэ авч ирсэн байна гэдэг одоо мэдээллүүдийг эндээс харж болно гэсэн үг. За тэгээд лидээ ингэж бүртгэсний дараа бас нэг дурдах хэрэгтэй юм болохоор энэ чатер дотор энэ дээр бол түүх яг хүн бичээг байгаа юм шиг энэ дээр нөгөө түрүүний хэлсэнчлэн одоо яг ямар арга хэмжээний тосон бэ, ямар шийдвэрүүд гарсан бэ гэдгийг дотооддоо ингээд хараад байж болно. Activities буюу энэ хураангуй хэсгээс түр харагдсан явсан мэйлүүд нь ингээд харагдаж байна гэсэн үг. За одоо энэ лидээ дээрээ энэ яг манайхыг яг сонирхоод ирж байна. Үнэ ингээд авахар болж байна гэх юм бол бид нэр ингээд convert хийж болдог байгаа. За энэ дээр convert хийнгүүт нь шууд одоо энэ дээр таны нөгөө анх бичиж өгсөн Трансбанк гэдэг нөгөө бүглэх талбарыг бүгэлсэн шүү дээ. Тэр бүглэх талбар дээрээс за энэ яг энэгээр яг одоо шинэ аккаунт үүсгэх юм уу? Эсвэл манай дээр байгаа аккаунтаас сунгах юм уу гэдэг боломж байгаа гэсэн үг. За энэ Трансбанк гэдэг байхгүй аккаунт байхгүй байгаа юм чинь төлөө шинэ аккаунт үүсгэж чинь гэсэн үг. За тэгээд контактыг бас үүсгэнэ. За контакт нь болохоор MS Солонгоо гэдээ үүсгэж чинь. За энийг бас мөн одоо манай байгаа контакт юм уу? Эсвэл шинээр үүсгэх ёстой контакт юм уу гэдгийг эндээ сонгоод үүсгэж болно. За тэгээд opportunity буюу одоо боломжийг бид нэр үүсгэж явчих болно гэсэн. За тэгээд convert гэдээ дарчих юм бол эндээс одоо та нэг цонхонд үүсгэжсэн одоо нэг цонхонд бүртгэжсэн лидээсээ энэ Трансбанк гэдэг ийм аккаунт үүсгээд за тэгээд тэр аккаунт дотроо Солонгоо гэдэг нэг юм контактаа бүртгэл үүсчлээ гэсэн. За тэгээд дээрэс нь Трансбанк гэсэн ийм opportunity үүсчлээ. Тэнгүүд энэ opportunities буюу одоо энэ Трансбанк гэж сая хараад ирлээ шүү дээ. Энийг энэ ингээд үүсчин гэсэн үг. За тэгээд мөн дээрээс нь accounts, contacts гэдэг энэ дотор ингээд бүртгэлүүд нь үүсдэг гэсэн үг. За тэгэхээр би нэг өнөөдөр яг зөвхөн лидийн талаар ярих болохоор энэ нэрийг бол дэлгэрүүлж ярихгүй. За дараагийн юм маань болохоор за тийм маань болохоор лидээ ер нь бид нэр яаж одоо хяндын бэ гэдгийг та хэд харуулах гэсэн байгаа. За тэр нь олонгууд бид нэр dashboard гэдэг хэсэг дээр энэ дээр ер нь одоо манай байгууллага дээр байгаа ингээд бүх дашбордууд энэ дээр нь ингээд байж идэг гэсэн. За тэгэнгүүт энэ дээр та өөрийнхөө тэг хувийн дашбордыг үүсгээд
хувийн одоо фолдерыг үүсгээд тэнгуүтэй дэрэн дотор та өөрийнхөө хүссэн загвараараа өөрийнхөө одоо ингээд хянах дашборд үүсгэж болдог гэсэн үг. За энэ дээр болонгууд одоо миний хэдүүд өмнө үүсгэсэн гидүүдийг хянах боломжтой юм дашборд байж байгаа. За энэ дээр нийт дээр нь манай дээр хэдэн лид байгаа юм бэ? Тэндээс шинэ хэдий, ажиллаж байгаа нь хэдий, unqualified болсон хэдий гэд харагдаж байна гэсэн үг. За тэгэнгүүт энэ доотлын хэсэгт нь болонгууд шинэ төлөвтэй лидүүд нь одоо яг ямар бүтээгдэхүүнүүд сонирхоод байгаа юм гэдэг нь байгаа гэсэн үг. За тэгээд working нь ямар бүтээгдэхүүн сонирхож байгаа юм, unqualified болсон ямар бүтээгдэхүүн сонирхож байгаа, unqualified болсон бэ гэдэг мэдээллийг эндээс авч болно гэсэн үг. За тэгээд бүр доотлолт нь болохоор яг энэ unqualified хэсгийг дадлж харах буюу яг яагаад энэ unqualified болсон юм бэ? За ингээд зарим нь болохоор сонирхоо болцсон, зарим нь яг энэ жилдээ яг төсөлд нь байхгүй болцдог ч юм уу тий. Эсвэл зарим нь болонгот яг одоогийн байдлаар яг авах боломжгүй байгаа. Тэгээд хойшлуулаад дараа жил ч юм уу яг ингээд авна гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд задлсан ийм график дашбордыг харж болдог гэсэн. За тэгээд энэ дээр бас owner буюу за одоо зөвхөн миний хариуцж байгаа дашбордыг харна гэх юм бол энэ дээр ийм сонголтыг би бас нэмж өгсөн байгаа. За тэгэнгүүт таны 54-өөс минийх болохоор 20 шиг байна. За шинэ 6 яг ажиллаж байгаа нь 4 байгаа юм байна гэдэг ч юм уу. Ингээд яг саяныхаа байдлаар харчиж болж байна. За эсвэл эндээс он цаг сонгох буюу эхний нэгдүгээр бол одоо ямар хөө лидүүд орж ирээд converted эсвэл unqualified болсон. За эсвэл хагас жилээр юм уу эсвэл бүтэн жилээр гэхээр энд ингээд сонголтуудыг нэмж өгсөн байгаа. За энэ дээр би таад түрүү нөгөө дэлгэрүүлж харуулна гэдэг чинь те өөрчлөлтийг ер нь хийх боломжтой. Тэр нь ингээд шинэ зардал гарахгүйгээр өөртөө хийчих боломжтой гэдэг нь. За энэ саяны дашбордоо би өөрөө ерөөсөө хүснээрээ засч болно гэсэн үг. За энэ юуг нь хаана байрлуулахыг, за энэ хоёрын байрыг солилцдог ч юм уу те. За тэгээ энэ дээрээ одоо энэ шинэ ийм чарт оруулах юм уу эсвэл зүгээр текст оруулах юм уу эсвэл зураг оруулах юм уу гэдэг ч юм уу те. За чарт оруулъя гэдэг юм бол би эндээс репортсуудаараа репортсносоо ингээд сонгож жагаад. За тэгээ ямар хөө төрлийн чарт оруулахын ийм пай чарт авах юм уу? Эсвэл зүгээр ийм нөгөө тоогийн толдог чарт авах юм уу? Эсвэл ийм цэгэн ийм график авах юм уу те? Эсвэл бүр ийм зүгээр тейбл оруулаад ирэх юм уу гэдэг ч юм уу. Энэ мэдчлэнгээр бид нэр ингээд өөрсдөө хүснээрээ энэ одоо дашбордныхоо загвар юмнуудыг сэлж болтгоо гэсэн үг. За. Нэг өрхчий. Түрүүн би нэг юм харуулах марцсан байна. Түрүүн нөгөө Kanban view гэдээ харуулсан. Тэгээ энэ дээр болохоор одоо зөвхөн миний одоо над дээр байгаа лидүүд харагдаж байгаа бол одоо удирдлагын төвшөнд энийг яаж харж болдог вэ гэхээр тэр өөртөө нэг юм жижигхэн тохиргоо хийгээд хэдүүлээ одоо энэ одоо бүх лидүүдээ юу яачих болно гэсэн үг. Эндээс эхлээд фильтрийг авчиж энэ дээр за энэ лидийг нь болохоор манай дээр байгаа бүх лид байгаа байхгүй яг аль бодлогоос үл хамраад бүх лидүүд байгаа гэсэн үг. За энэ дээр төлөө лид owner-оор нь групплээд харах юм бол за ингээд Зингэл Ганбаатар гэдэг хүн дээр ийм лидүүд байгаа юм байна. За арьж хувь над дээр болохоор ийм лидүүд байгаа юм байна. Имэрэл дээр ийм байгаа юм байна. Өрмаа гэдэг хүн дээр ийм байгаа юм байна. Тамир дээр ийм байгаа юм байна. Мануучин дээр ийм байгаа юм байна гэх мэтчлэн одоо хүмүүсээр нь бас ингээд групплээд хин дээр хідэн лид яваад байгаа юм. Одоо энэ ажилт имэрэл гэдэг ажилтан жишээлх юм бол хэрэг ачаалттай байгаа юм бэ гэдгийг эндээс одоо удирдлагын төвшөнд харж болдог гэж. За үн дээрэс нь энэ лидүүд маань ер нь яг ямар сорсоос ер нь орж ирд юм бэ те. Яг шууд ингээд уулзалтаас орж ирсэн юм уу, шууд залгаад орж ирсэн юм уу, эсвэл имэйлээс орж ирсэн юм уу, ивентээс орж ирсэн юм уу гэх мэтчлэн одоо яг манай яг маркетингийн одоо яг ямар одоо сувг нь илүү их энэ лидүүдийг олж ирээд байна вэ гэдгийг бас эндээс ингээд хараад тань боломжтой гэсэн үг. За энийг хэлэх юм марцсан байна.
За тэгэл энэ дээр лидүүдийг бүртгэн тэндээс боломжууд үүсчин. За энэ дээр түрүү харуулсанчлан ингээд дашбордуудаа өөртөө хүснээрээ сонгоод удирдах. За тэгээд энэ дээр нэмж хэллүүл salesforce.com гэдэг Salesforce-ын албан ёсны хуудас нь байгаа, веб хуудас нь. Энэ дээр та ингээд өөртөө бүртгүүлээд энийг одоо trail хөлбөрийг аваад туршаад үзэх боломжтой байдаг. За тэгээ мөн энэ дотор одоо нөгөө үнгүү тийм одоо санитар жижигхэн энэ тохиргоонуудыг хийх хичээлүүд нь хүртэл ингээд бүгдээрээ үнгүү байдаг гэсэн үг. Тэгээ та бүхнийг энийг энэ сайтаар нэг зочлоод гэдэг нэртэй танилцаад та бүхний хэрэглээд үзээсэй гэж хүссэн байгаа. За ингээд өнөөдрийн ярилцлага танилцуулгын маань ер нь ингээд тусч байна гэсэн.